За үзэгчдийнхээ амралтанд ая тух нэмж инээдхүүр бэлгэлдэг одоо хөгжилтэй бичлэгүүдийг үзэгчдэд хүргэлээ. Тэгэхээр шүүдрээтэй маань бас ярилцлага манай үзэгчдэд таалагдсан гэдэгт хэрэгэлцэхгүй байна. Дөнгөж сая бас хөгжилтэй бичлэгийг үзэгчдэд үзэж байх хооронд анхаарал хоёр зочноо гаргаж өгчөөд ирлээ. Гадаа ямар амар юм болж байна ус маань ингэсэн байгаа л үзэгчдэд бити гахаараа гэсэн. Үнэхээр амар юм болж байна. Тэгээ та бүхэн бас одоо гэрээсээ бол бити гараараа гэж зөвлөмөр. City Night-а үзэл энэ өрөө гэртээ байж байгаараа. Шүүдрээ маань сая явахдаа бас нэг зүйлийг хэлсэн байгаа. Юу вэ гэхээр үзэгчдээс маань маш олон асуулт ирсэн. Тэр юутай холбоотой байсан бэ гэхээр темпо хаана вэ? За найз залуугаа яасан бэ гэдэг асуулт маш олон ирсэн. Тэгээд энэ асуултанд шүүдрээ өөрөө одоо манай пэйж хуудасаар дамжуулаад үзэгч та бүхэнд хариултаа өгнө гэсэн байгаа шүү. Тэгээд сая бас яагаад асуусангүй вэ гэдээ анхаа бит хоёроос одоо маш хүн гайхаж байгаа хэл та олон үзэгчд маань. Мэдүүллээ. 100-ны 70% нь ер нь тэр тухайн асуултууд байсан. Танах ер нь одоо асуулт асуу гэчихэд яагаад хариулт авахгүй байгаа юм бэ гэдэг. Энэ бол хүндэтгэх шалтгаан байсан. Тэгээд шүүдрээ маань өөрөө бас тайлбараа бичнэ. Энэ тухай бас мэдээллийг фэнүүдтэй шүтэмжигчдтэй өөрийг нь бас дэмждэг хүмүүстэй хүргэнэ гэсэн шүү. За ингээд дараагийн зочин маань үзэгчдтэйгээ уулзахад бэлэн болсон байна. Түрүүн бас оном маань хальт цохиулгасан. Энэ бол элбийн гайхамшиг мэдрүүлэх зочин байгаа. Одоо би ийшээ ингээд шууд нисээл очино. Тий, явж байгаа дундаа алга болоод хараад ирнэ гэдэг. За тэгээд яг тэгээд зохицуулаарай. За ингээд элбчээс соронзон болттой үзэгчдтэйгээ уулзуулъя. За сайн уу соогийн. Үдшин минь хүргэе. Яасан бэ намайг тэр сандал дээрээс ийшээ нисгэж авчирна гэсэн чинь яасан бэ? За тоглосон. Тэгэхээр өнөөдөр бид Соронзон болтойгоо нэвтрүүлэгтээ урьж авчирсан байгаа. Соронзон болт маань элбчин. Гэхдээ Монгол Улсын багшийн их сургуулийн физикийн ангийн оюутан яг мэрэгжил нь бол. За Соронзон болтын үед ер нь яагаад энэ урлагийг сонирхож хичээлэх болсон бэ? Энэ тухай бас гурлаа ярилцлага эхлүүлье гэж бодож байна. Би ерөнхийдөө бол бүр багасаа сонирхолтой байсан. Багасаа Аладдин гэж Google-т ингэ нүүдэн шүү дээ. Тэрийг амар их үздэг байсан. Тэр ерөнхийдөө тэрнээс л хэлсэн баг. Нэг өдөр би явж байгаад манай багш Манчир гэдэг. Тэгээ би багштайгаа уулзаад тэгээ багштай шав ороод элб сурж эхэлсэн. Одоо би 4 дахь жилдээ сурж байгаа. Өнөөдөр ерөнхийдөө үзэгчдэд маань эд шидийн ертөнц гэдэг бол тэр чигтээ тийм нэг тайлагдчихгүй. За тэг хүний анхаарлыг маш их татсан тийм их сонирхолтой ийм одоо урлаг байдаг л да тий. Соронзон болт бол үзэгч та бүхэнд ингэж сюрприз ярина гэсэн. Одоо намайг хайрцаг тийгээ шууд ингээ 3 хуваагаад эргэлдүүлнэ гэсэн тий. Тэгээ би айгаад одоо болиг л гуугаад сууж байна. Тэгээ болохоор тий нэг боли да тий бас арай жоох айгаад байна. Яг энэ элбийн урлагчин дотроо одоо ямар төрлүүдээр хуваагддаг юм бэ? Одоо жишээлбэл хүзрийн элб гэж байна. За тэгээд одоо нэг хүний 3 хуваадаг элб гэж байна гэл ингээл төрөл бүрийн элбнүүд байгаа юм л да. Гэхдээ яг энэ нэг урлаг дотроо албан ёсны нэршил юм аа албан ёсоор ингэж хуваагдаж явдаг тийм зүйл байдаг юм болов уу? Тийм байгаа. Элбийг ерөөхдөө 2 хуваадаг. Нэг нь тайзных, нэг нь болохоор ойрох ширээнийх. Тэгж явдаг. Тэгээ ширээн дотор болохоор гудамжных, ширээн дээр ингэж үзүүлдэг. Тийм бас олон янз байгаа. Ширээн дотор бол. Элб үзүүлэхэд авьяастай байх шаардлагатай юу? Эсвэл одоо нууцыг нь мэдээд түүнийг маш олон удаагийн давтамжтайгаар өөрийгөө одоо сайжруулад сургаад тэгээд одоо элбчин болдго юм болов уу? За ерөнхийдөө бол хамгийн түрүүнд бол сонирхол байх хэрэгтэй өөрийнх нь. Яг сонирхлынхоо дагуу явж байгаа юм бол ямар ч авьяас гүйж байсан хамаагүй юуч сурж болно гэж би бол боддог. Тэгээд яг сонирхол байх юм бол ерөнхийдөө бол сурж болно. Одоо чи өөрөө яг нөгөө элбээр 4 жил хичээлж ин гэхээр би яг тэрийг асуумаар байна л да. Дэлхийн маш алдартай элб чинь та санаж байна уу? Нилээд хэдэн жилийн өмнө цагаан ирмний нэг талд байжгаад ингээд өөрийгөө харанхуулж байгаа нөгөө талд нь гарчдаг штеп. Тэгэл би бол за яг ид шид энэ ертөнцтэй. Тэгээ үнэхээр байд юм байна л гэж бодоод байгаа юм л та. Чи яг одоо ид шидээр элбээр 4 жил хичээсэн хүний хувьд энийг юу гэж тайлбарлах вэ? Энийг олон жил хичээллээ байвал тийх боломжтой эсвэл тэр хүн үнэхээр нэвтлээ гараа авчиж байна уу? Энд бол хийх бол боломжтой Монголд ч гэсэн. Тийм үү? Боломжтой тий. Тэгвэл Harry Potter-ыг юу гэж боддог вэ? Үзэл та. Би бол яриад хахаас илүүтэй үзмээр санагдаж байна. Одоо энэ студид юу хийх боломжтой байна үзэгчдэд бит хоёрт үзүүлээ. Хэд хэдэн бас элб үзүүлэе гэсэн. Тэгэхээр хамгийн ихнийхээ элбийг бүгдээрээ бас үзэгчдэд сануулъя. Би зүгээр ойрын ширээний элбнүүдтэй ирсэн байгаа өнөөдрийн үед бол. Ингээ хүзрнүүд за ингээ харалч. Бүгд өөр хүзрнүүд. Бит хоёр бол яг хараа сууж байгаа. Тэ? Тэ бүгд өөр хүзрнүүд. За. За. 56 хүзэртэй? Тий 54 ширхэг хүзэр. За тэгэхээр юу яач? Нэг ширхэг хүзэр авчих та. Явж хат л нэг авч. Харуулж хараа хүзрөө. Эшээ бүгдэнд харуулчих. Хашаа энэ камер руу харуулах юм аа. За бит
Тий дэлгэц рүү харахгүй. За. За нааш өгч. За. За энэ бол та болохоор дөрвөлжингийн хоёрыг сугалсан юм шүү дээ. Чи ингээ харчих Зүгээр зүгээр хамаагүй болно. За. Тэр дөрвөлжингийн хоёрыг сугалсан. Аха. Би энэ дөрвөлжингийн хоёрыг ийшээ ингээ тавьчих. Тэгээд дээрээс нь ингээ хүзрнүүдэд тавиад за энд ингээ дорсон түлхчих. Энэ нөгөө дөрвөлжингийн хоёр ч нэ. За. За одоо тэгээд би ингээ тавьж хагаад Аха. нөгөө нэг хүзрээ би ингээ дээш өргөдөг байхгүй юу? За. Ингээ өргөөд хөп гараад ирсэн чинь хамгийн дээдлийн үзрэн дөрвөлжингийн хоёр. За би одоо дахиад дөрвөлжингийн хоёрыг дахиад дунд нь хий. За тэгээ. Дахиад дунд нь. Дахиасаа хараа шүү дээ. За. Дахиад би ингээ дунд нь ич. За. Ингээ дунд нь нэгээд одоо ингээ нислээ. Ингээ гараад ирсэн. Юу вэ? За, Хүчнээ би одоо дөрвөлжингийн хоёр байгаа юм шүү дээ. Дөрвөлжингийн хоёрыг ширээн дээр тавьчих. За. Ширээн дээр ингээ тавьчих. Тэгээ одоо би хүзрнүүдээ ингээ тавьчих. За. Аха. Тэгээ ингээд цэслэнгууд одоо дээдлийн үзрийг аваад хард. Амар юм. Аль хэдэн дөрвөлжингийн хоёр байгаа юм бэ? За, Энэ хүзрнүүдийг доор шалгаад байх үзчихье. зүйл хамгийн гол нь. За энэ бол бундангийн 3 байна. Харсан энэ Гэхдээ хамгийн яалтчгүй л тэнд тавиал дээрээс нь илүүд дүүлэл хийхгүй ингээд тавьсан та. Нэлээ шалганаа. Соггийн үзрийг нэг шалгаад. Хаширсан хүн гэж хаширсан үнийг л хэлнэ гэдэг. За яалтчгүй ганцхан шиг дөрвөлжингийн хоёр байна үзэгчтэй. Үнэхээр оо яагаад ч гаргаад ирв дээр нь. За. За энэ л арай дуусааг байна. За. Тэгээ юу дөрвөлжингийн хоёрыг сугалсан. Аа. За тэгэхээр одоо дөрвөлжингийн хоёрыг ийшээ ингээд түлхээд оруулчих. Ингээд түлхээрээ та. За тэлхээр яах. Яг түлхээд. За. Тэгээ ингээд байхгүй болчихсон. Нөгөө дахиад хийдэ. Үй энэ явчих штеп. Тий, дахиад үзүүлчихдэггүй. Харааны хорд гүйцэхгүй байна. За би одоо нэг арай өөрөөр бүр сонирхолтой болгочих. Би одоо тэмдэг тавьчих хүзрэн дээр нуглаад. За тэгээ. Тэгээ ингээд нугалсан үзэр хамгийн дээр байгаа. дунд орсон. Ааха, дунд орсон. Тэгээ ингээд хүзрнүүдээ бүгдийн дээрээс нь тавьчих. Ааха. Тэгээд Юу вэ? нугалсан чигээрээ ингээд дээрээ хаад. Ямар сони юм бэ те? За. Чи бол одоо нөө хүзэр муу шиг энэ төр янз бүрийн тоглох бол зүгээр бодоо алах юм байна. Хожид салахгүй юм шүү. Тэг шүү дээ. Ноён тамуу амгаа дээр нь гаргаад. Ер нь дандаа тэгдэг үү? Нэгтэй зүгээр тоглоом бол өөр шүү дээ. Зүгээр зугаацсан маягаар тоглоно. Тэ. Энийг одоо бид хоёр сураад хийх боломж байгаа юу? Бага. Тийм үү. Одоо бол худлаа тий. Жохон хугацаа л хэрэгтэй л дээ. За. Сонин. За, нэвтрүүлгийн дараа бид хоёрт жаахан цаг гаргаарай гэсэн. Дараа нь үзье. За, энэ зүрхээр яа гэсэн бэ? За, энэ болохоор хоёр шиг порлон зүрх. Эхлээд ингээд тусдаа байгаа. Ханцуугаа ажиллаж байгаа. Тэгэхээр би ингээд нэг зүрхийг би атгач. За. Ингээд би атгач. За, нөгөө зүрхийг нь болохоор юу та сайн чан гатгаарай заяа. За, энэ би бариад авлаа. Атгач. За, миний гарт нэг нь. Энд нэг нь. Тэгээ би ингээ өөрийнхөө зүрхийг байхгүй болчихсон. За одоо гараа нэгэд үзтээ. Яна юу гарч ирэх болоо гэсэн. Юу вэ? Соогийн би идшит хийгээд байгаа юм шүү. Гартаа нэг зүрхтэй байж байгаа хоёр болоод. Тоо тохирч мөхөрсөн байсан. Дали би хий. За тэгээ. Ямар за одоо эрэгтэй зүрх, эмэгтэй зүрх. За хоёр зүрх. Хоёулынг нь одоо хамт натгаарай. За сайн цаг атгач. За юу яа бодно шүү та дотроо. Эрэгтэй зүрх, эмэгтэй зүрх. Хоёулаа хамтдаа ингээд дотроо бодоорой. Бодсноо. За бодчих. За одоо гараа жоохон хөдөлгөөр ингээд. За одоо тэгээд нэгэд үз. За харъя. Үеч 3 болоо гараад. Эмэгтэй эрэгтэй тэгээд энэ порлонд учир байна уу? Сая ингээд би нөгөө хит ингээд анхаарлаа төвлөрүүлснээс тэгсэн үү эсвэл үгүй миний гар ингээд халуун оргоод айгу сонин мэдрэмж төрсөн. Тэг ингээд яг порлон ингээд бодлороо удирдах байгаа юм шиг. Гэтэ үгүй одоо жишээлбэл соогийн өөрөө ингээд барьж байгаа тохиолдолд одоо энийг ил ч юм уу эсвэл идшид ч юм уу за эсвэл ингээд ямар нэгэн аргаар энийг хийчихье гэж ярих байтал нөгөө энийг чинь бүр улаан цай би ингэж барьж агаад хоёр зүрх хатгаад нөгөөдгөө 3 болгоод гаргаад ирэх юм уу? Нэг зүрх хатгаад нөгөөдгөө 2 болгоод гаргаад ирнэ гэдэг чинь бас л. Тэр чи шийдтэл болж таарсан. Би надад л ер нь хамаагүй жир байгаа юм байна. За.
Манай студид бол яг одоо маш олон хүн ажиллаж байна. Одоо зөвхөн анхаа хоёроос гадна найруулагч, одоо оператор, дууны найруулагч, гэрэлтүүлэгч одоо хэн байдгийг тийм ээ. Тэг бүгд харж байгаа л да. Тэгэхээр энэ бол маш шударга явагдаж байгаа. Дээр нь дэлгэцээр маш олон үзэгчид харж байгаа. Нэг байж байгаа, хоёр байж байгаа, гурав болсон. Одоо хэд болох вэ? Дахиад үргэлжлэх үү? Нэг жоох үргэлжлэхээ. За одоо болохоор юу? 3 зүрх байгаа. Нэг зүрх. Хоёр зүрх. Тэгээ 3 зүрх. Гурвал ингэж би ингээ бөөрийн хитэ нийлүүлчих. За энэ ингээд гараа дэлгэрээ. За ингээд тавьт дээрээс нь ингээ гараараа дарчих. За. За тэгээд жоох ингэж гараа. За би бас юм бодох уу? За би одоо яаж байгаараа. Ингээд ээж зүрх, аав зүрх, хүүхэд зүрх. Гурлаа ингээд нэг газар орчиж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ чинь хамтдаа байгаа юм чинь гэртэл орно гэсэн үг шүү дээ, тий. За одоо ингээд зөөлөн ингээд нэгээрээ. За. Зөөлөн нэг. Юу үзэгчтэй. Харагдаж байна аль энэ телевизээр сайн? Ямар сони юм бэ? Нөгөөдөл чи ийм том 3 зүрх. 3 зүрх чинь нэг гэр бүл болоо гараад ирж байгаа. Одоо юу гэж тайлбарламаар юм дээ тий? За энэ одоо зүрхийг ашиглаад дахиад өөр ил байна уу? Нэ ирэхэд бол энэ нэлээд ингээд дуусч байгаа. Энд ч одоо нэг гэр бүл болоо дуусчлаа. Аа бэс ээжтэй боллоо. Одоо дараа хүүхдтэй болоо. Тэгээд гуруулаа нийлээд нэг гэр бүл болоод. Гэхдээ нэг тийм сонин гаранд бол халуун оргисон мэдрэмж яхаарахгүй төрсөн шүү. Ягаад ч цоогоогоос надаа нэг тийм энерги ирээл доторх гарын доторх зүрх маань үржитж байгаа юм шиг. За ер нь эд шидийн ертөнц айгаа гайхалтай юм. Яг ингээ хажууд нь би хэрэг телевизээр харсан бол энэ өстө нэр яаж байгаа болдоо молдоо гэж бодохоор байл өөрөө хажууд нь суугаад ингээд өөрөө ирэхгүй нүдэн дээр үржиж байхаар бол бас их сонирн байд юм байна. За соггийн хувьд одоо энэ элбэнүүдээс гадна өөр одоо ямар төрлийн элбэнүүд хийдэг вэ? Одоо энэ бол нөгөө нэг чи сая хэлсэн шүү дээ ойрын элбэнүүд гэдэг. Тайзны элбэнүүд чинь одоо бүр сүртэй мундаг элбэнүүд бас зөндөө харагдчихэдэг. Тэр элбэнүүдээс ер нь суралцж байгаа эсвэл одоо хийж чаддаг болсон гарт нь орсон тийм элбэнүүд ер нь юу байна? За тайзны элб бол нэлээд хүнд элбэнүүдтэй ордог. Тэг яг олон хүний ингээд циркийн менежер дээр ингээд бүхэн ингээд тойроод үзсэн байхад яа дундан зогсчоод ямар ч хүн мэдгэдэггүйгээр үзүүлнэд бол хамгийн хэцүү. Тэрийг бол би суралцж байгаа. Тэгээд зүгээр тайзан дээр ингээд урдталтаа ингээд зэрэгтэл дээр хүмүүсээ суулгачаад үзүүлж болж байгаа. Гэхдээ би яг тийм элбэнүүд дээр болохоор шүхэртэй элб, тагтаатай элб хийдэг. Тэгээд алчууртай элб чинь. Тиймэрхүү юм. Тэр нөгөө малгаан дотроос ингээд туулаа гарч ирээл, тагтаа гарч ирээл нисээд байдаг. Тэр их гоё те. Тийм элб үзүүлдэг. Тэг үзүүлж байгаа. Тэр амтан бол одоо чи чимээгүй ээж наана ингээд чимээгүй нэг болонд нь суужий гэж хэлэх арга байхгүй шүү дээ тий. Тэр малгайг чи хоосон харуулад идэг үсттэй. Тий. Тэр бол эхлээд амтнаа сургадаг. Сургана сурахад бас хуцаа хэрэгтэй л дээ. Ер нь тэгээд Монгол амьтад бол том биетэй. Тэг ер нь бол амар том биетэй. Туулаа нуурдаж өгөхгүй. Тагтаа нүртэл том биетэй. Тэгэхээр нэг хятад тагтаа жижигхэн байдаг баг. Монгол тагтааг бодвол 2 дахин жижигхэн тийм тагтааны зулцах шиг байдیں۔ Тийм тагтаагаар хийдэг. За Монголд элбчин ер нь хэр их байна. Тэгээ та нарыг бас нэгтгэдэг холбоо юм уу, байгууллага ч юм уу, сургалтын төв ч юм уу, тийм ер нь газар байдаг болов уу? Одоо бол залуу элбчид нийлж залуу элбчид продакшн гэж нээж байгаа. За. Тэгээ тэрэнд болохоор манад бүгд залуу элбчид одоо бүгдээрээ нийлээл хамтраал нээж байгаа. Биднээс дээр болохоор элбчдийн холбоо гэж байгаа. Бидний дээд үеийн элбчд бол байдаг. Би саяхан нэг юм бичлэг үзсэн. Хятадын элбчин. Энүүгээрээ ингээд биерүүгээ ингээд зүү оруулаад ингэж явсаар хагаад амнаас нь гараад ирж байгаа. Энэ одоо юу вэ? Эд шидүү, элбүү одоо механик өө эсвэл үнэхээр одоо юу болоод нэ ингэж явж байгаа нь харагдаж байгаа юм хүмүүс. Тийм ингээ гүрдийгээд ингэж явсараа амнасаа гаргаад ирж байгаа байхгүй. Тэр элб бол нэг амар хэцүү элб байхгүй. Өөрийгөө амар зовоон. Тийм үү. Яг зүү ингээл би ирүүгээ зоож ийн чинь зоож байгаа. Тэгээд ингэж явуулж байгаа. Яг зоож байгаа. Зоож байгааг харуулхад. За тийм элбити хийгээрээ. Бүр үзээд баг нэрээ бүр амар санагдсан. Хүмүүс нь баг айхаар нэрэлтгэхэр тийм өвтөхөөргүй элб байгаа юу? Үзээ. За би одоо нэг мөнгөтэй элб үзүүлээ. За энэ ширээн дээр одоо бодол мөнгө гаргаад ирэх юм шиг. Тэгээд за юу мөнгө байна таарт Чингис хааны зурагтай том мөнгө. Би бол карма мармаагүй юу чгүй төрөвчгүй явж байгаа болохоор. Одоо энэ ч одоо. За. Төрөвчтэй. Одоо дотор мөнгө байгаа болов.
Ямар мөнгө авах хэвтэй? За том л харамсгаар л мөнгө байвал зүгээр юм да. Харамсахаараа. Тий, харамсах хэмжээний Хаан том. гэдэг чинь. За энэ байж болох уу? За болно энэ 100000 төгрөг. 100000 төгрөг. 100000 төгрөг. За анхаагийн 100000 За, төгрөг ингээ бай бай. Миний гарт болохоор юу ч байхгүй. 20000 болоо гараад ирвэл сайн За шүү. би энэ 100000-ыг нуглаад за дахиад нэг нуглаад дахиад нэг нуглаад шинэ 100000 төгрөг. Мөн үү? Аа. За тэгээд би одоо гар дотроо Чинийх бүр зөндөө их мөнгө болж гарч ирэх юм байна. за хийдэж болж болно энэ мөнгө. Их л Хийж болгоо болж сайн болно гэдэг шүү. байгаа шүү дээ. Энэ хүн бол Тийм. Юу вэ? анхаагийн 100000 төгрөг 20 төгрөг болсон. За харамсахгүй өстэй зүгээр үү? Гэхдээ одоо тэгээд олон түмний нүдэн дээр харуулсахгүй гэдэг одоо төрөвчөө ухаад булаацаа мөнгө гаргаад өгсөн юм ч дээ яах вэ тийм. За баярлалаа гэдэг. Нөгөө нэг Наа чин дурсгалтай шүү дээ анхаа чи ил бичний гараас авсан 20 төгрөг чамд аз авчрах байх. үгүй жоохон харамсалтай юм байна тийм. Энийг уг нь 20000 болгож болох байсан уу? Боломжтой. Гэтэ хэцүү. Зөө бас сонирхол юм байна тийм. Одоо Нэг ойрхон байхаар хөл залуу юм. тэгэж би ямар азар төрөвчгөө гарч ирсэн гэж Хамт явж байгаад нэг төрөвч байгуулсч бааха хортын дэвсгэр. Тийм л юм болох юм байна л да. За сонирхолтой юм айгүй сонирхолтой санагдчихлаа. Одоо нөгөө багш их сургуулийн физикийн ангид сурдаг гэхээр физик судлал илб хоёроос хоорондоо холбогдох байх тийм үү? Чиний одоо сурж байгаа мэргэжил яг энэ ажилд ч одоо ер нь хэр тусалдаг вэ? За ерөнхийдөө бол тусалдаг. Одоо чинь химийн бодисууд элбэнд бол ашигладаг. Тэгээ тэр бодисуудыг гаргаж авахын тулд физикээр ерөнхийдөө тийм судалж агаад тэгээд өмнө ингээд би худалдаж авдаг байсан бол тэрийг өөрөө хийж сурах жишээний тиймэрхүү юмнууд бол байгаа. Ингээл нөгөө кинон дээр ч их гардаг ингээл хүнийг нисгээл те хөвтүүлж байгаа л нисгээл ингээл дээр нь цагаан даваа нөмөргөл ингэдэг штэ. Энийг тайлбарлаач. Энийг Хамаг нууцыг нэг за элбэг бол багш элбийн холбооныхоо уурлах байдэ. элбийн нууц бол маш нууц. Элбийг ингээд үдчихэд за нууцыг мэдчих юм бол өө энэ чинь ингэдэг байсан юм биш те гэд ямар ч сонирхолгүй болдог. Тийм болохоор ерөнхийдөө бол нууцыг бол мэдээд бол хэрэггүй. Ямар ч сонирхолгүй болно гэсэн үг. Гадаадын улс орнуудад яг элбчдийн шоу тоглолтууд болдго юм шиг харагддаг л да. Яг би өөрөө харж байгаагүй ч гэсэн тийм кинонууд дээр их гардаг штэ. Элбчний шоу гэж ингээл хүмүүс цаг гаргаж тэнд очиод тэр тоглолтыг үзэж явах жишээтэй. Ер нь одоо жишээлбэл Монголд энэ одоо элбийн чиглэлээр өөрсдийгөө хөгжүүлж байгаа залуучуудын үед ийм тоглолт юм уу хүмүүсийг баясгах ийм шоу хийх ер нь бодол төлөвлөгөө ер нь байгаа болов? Ерхэд бол байгаа. Одоо залуу элбчид продакшн нэгдээд бид бичлэг хийгээд олон Монголд ерөнхийдөө бол сүүлийн хэдэн жилүүд элб амар хурцтай хөгжиж байгаа. Яг тэгээд элбийн тоглолт бүр хийх ерөнхийдөө төлөвлөгөөтэй байгаа. Элбнүүдээ хэрхэн яаж сурдаг вэ? Одоо жишээлбэл Ном байдаг юм уу? Эсвэл хүнээс хүн рүү дамжиж сурдаг юм уу? YouTube-ээр үзэх боломж байдаг юм болов? Бас сурч байгаа. Харин төгрөг 100000 болгочих гала. Би бол өөрөө болохоор хамгийн анх ном уншиж сурж байсан. Монгол хэл дээр байдаг. Монгол хэл дээр яг нэг ном байдیں۔ Хүзрийн хэлбэрний тухай заасан. Тэр номыг би анх 3 сар нэг юм 20 30 удаатай номыг яг 3 сар уншсан. Өдөрт нэг удаа. Ерөөс анхандаа бол ойлгохгүй. Тэгж уншсаар байгаа зүйлдээ ойлгохдаг болж эхлээд багштай шаг орсон. Тэгээд цаашаа багшаа сурж агаад манай багш 2 жил Америк явчаад ирсэн. Тэр хугацаанд нь болохоор би дааж өөрөө сурж агаад одоо ерөөд бол би дааж өөрөө сурж байгаа. За манай үзэгчдэд өөр сонирхуулах элб байна уу? Өөрөө хүзрийн хэлбэр үзэх үү? За тэгээ. За энэ зүрх бол үнэхээр гайхалтай байсан. Өөрөө нөгөө гар бие оролцсон болохоор бүр гайхалтай байсан. Бараг хин элбч юм бэлээ. За нэг хүзэр авчих. За аль нэг чамаг авах. За аль нэг. За авчих. Надад харуулахгүй шүү заяа. За. Би одоо хүмүүс таруулчих. За харуулчих. Би За наашаа харж байгаа. За харсан уу? За. За ингээд юу дуртай газар хийчих. Хаана чамаагүй. Одоо би жоох хэлбэ хүндрүүлээ. За. За хойлч хүзрөө. Сайн хойлоорой. За. За одоо нөө саяын үзрийг л гаргаж ирэх юм байна л да. За. Болцсон уу? Болцоо. Тагж болох уу? За тэгээ. За.
Болцсон уу тий? Болцсон. За нэг. Нэвтрүүлгээд ослоо хүзрээ хэлсэн байхгүй. Хүзрээ бол чэйжилсэн. Манай бүгд Цээжилсэн цээжилсэн байгаа тий. Цээжилсэн. За миний өдөрөнд юу 54 шиг хүзэр байгаа. Аха. Тэгэхээр би одоо энэ хамгийн дээдлийн хүзрийг харъя. Энэ таны сугас хүзэр байгаа байхгүй юу? Нислангууд гараад ирсэн. Мөн үү? Биш. Биш юм уу? Биш шүү дээ. Нэрээ юу? Нэрээ биш. Биш. Үнэн үү? Үнэн. За тэгвэл энэ гэлим боол энэ тий. Тий. Яг үннээс ярьсан уу? Үнэнгээсээ ярьсан За биш. тэгвэл юу гараад хэлчих. Гэлим боол дээр би энэ гэлим боолыг ийш ингэж тавьчих. За дээрээс нь дарж байгаарай. За хөдөлгөж болохгүй шүү. За би тэгээд хүзрээ ингэж тавьчих. Миний би зүүн гараараа хүзрэн дээрээ дараад баруун гараараа таны гар дээр тарчих. За. Аха. Тэгээд одоо хүзрээ дотроо бодоорой сугас үзрийг. За. Тэгээд миний энэ эргээр хоёр гар ингээд дамжиж яваад таны гарт хүзртэй солигдсон. Одоо би нээч. Одоо гарант хүзрээ хар аваад. Ямар сони юм бэ те? Йой. Ямар сони юм бэ? Тэн хүзрэн дотроос Юу болоод байна? Нөө миний гэлэн боол хаана байна? Тоо ер нь тохиролцсон байсан биш үү? Бид хоёр энэ маягаараа нөгөө ид шидийн шоу моо хийвэл нилээ явах шинжтэй шүү сав. Энэ явж ин л та. Сая гэлэн боол гарсан тий. Хамгийн дээр нь гэлэн боолын айл хизээний голд нь орсон явж байна. Ямар сони юм бэ те? Тий. Миний гар мар бол энэ тэндээ цоорхоо морхоо юу ч байхгүй. Дээгүр доогоо хөдөр шургаад орчих ямар ч боломж байхгүй. Ширээл Би өөрөө ид шидийн аач байхгүй, ил би аач байхгүй. Тэгэхээр яалтчгүй л энергээрээ шилжүүлчих шиг байна. За сони юм байна. За алмаар усаар агаад таарлаа. Нэг мэдсэн чинь савгитайгаа яриад одоо хэдэн ч цаг хэдэн минут болоод дуусчих та. Бараг булан маань өндөрлөх төгч нүг үү? Тийм булан маань өндөрлөх болцсон байна. Аха. Тэгтээ бас л нэг жоохон сонирхолтой байна. Дахиад ганц хоёрхан асуулт асуучих. Согийн яар чинь гайгүй юу? ой зүгээр. Тийм гадаа мадаа салхилаад ахараас жоохон санаа зовоод байна л та. Юу согиг одоо яг ингээд ид шидээр хичээлсэн чи илбээр хичээлсэн чинь эргэн тойрных нь юм уу аав ээж нь яаж хүлээж авсан бэ? Ялангуяа эргэн тойрных нь чинь. Ерөнхийдөө бол зүгээр чи нэг юм хийж өгөлцсөн юм бол гэж байгаа. Тэгээд яг үзүүлээд үзүүлсэн үү? Үзүүлстэй үзээд бол мэдээж гайхшраал. Хэнд бол би суртлаа бол үзүүлээгүй л дээрээсээ зүгээр билб сурч эхэлж байгаа. Тэгэл явж байгаа л үзүүлж эхэлсэн. Найз охинтой юу? Согийн бол охин нэг бол ингээл нэг зүрх, хоёр зүрх, гурван зүрх. Найз охинтой юу? За 20 төгрөг өгдөө энэ 10 болчлоо гэх ингээд мөнгөний өсгөж өгөөд ингээд л яваад байх юм байна шүү дээ. За одоо дахиад ганцхан хил байна уу? Ганцхан хил би үзчихэл. Ганцхан хэлбэ бо. За би юу яа? Нэг амархан хэлб зааж өгье. Үгүй тийч. За тэгээ. За тэгээ юу яач? Энэ болохоор хүзрийн хэлб. За. Амархан хэлб байгаа. За юу яач? Нэг хүзэр авчих. Нэг хүзэр авчих. За харсан уу хүзрөө? Надад харуулахгүй шүү хүзрөө. За үзэгч харуулж болох уу? Харуул. За нааша харч. За. За. За харсан уу? Энэ дээр тавьчих. Заавал дээр л тавьчих. Тэгээ би ингээд хүзрээ ингээд нэг таслаад хоёр тасалчих. За дээрээс нэмээд дахиад нэг таслаад хоёр таслаад гурав тасалчих. За одоо хүзрнүүд. Би одоо энэ хүзрийн дундаас таны сугас үзэж олно гэсэн үг. Хүзрээ харж агаад за сугас үзэр чинь ингээ гаргаад ирсэн. Мөн үү? Муу. За би энийг зааж өгөх гээд байгаа байхгүй юу? За тэгээ. Бид хоёр ч одоо юм сурахтаа бас. За энэ бол амархан хэлб. Энэ ингээд эхлээд энэ олны гэлийн боолыг харна. Гэлийн боол. Гэлийн боол байна шүү дээ, тий. Тэгээ би энэ жокерыг тавьчих. За. Тэгээ гэлийн боолыг харцаа. Тэгээ ингээ харцсан юм чи нэг хүзэр авахулна. Нэг хүзэр авахулна. Яасан юм бэ? Одоо зааж өгөөд байна шүү дээ. Чи хамгийн За энэ болохоор гэлийн боол. За. Гэлийн боолыг эхлээд харчин улны үзрийг. Тэгээ ингээд зүгээр ингээл халт харчин. Тэгээ ингээд хүзэр суглуулна. За. Суглуулад ингээд дээр нь тавиулна. За тэгээд ингээд нэг таслаад ингээ хоёр таслахад гэлийн боол дээр нь тавигдаж байгаа. Ингээд тавьчихна. Тэгээд эргүүлээд хараад тэгэл гэлийн боолны яг ингээд дээр нь байгаа үзэнгээ цэцгийн ноён. Тэр хоёроо салгачихгүй шиг л байх юм байна шүү дээ, тий. За баярлалаа. Нэвтрүүлгийг маань үзэж амжаагүй найзуудаагаа бол хуурах гоё илбэтэй болчихлоо. Тэгээ дээрэс нь бас гэртээ сууж байгаа олон үзэгчдийн хувьд бол бас бага хэмжээний мэдлэгтэй болсон ба. Тэгээ маргааш удаа энд тентгүүл хүзэр барьж яваад л хүн амтаа хуураад л явах юм байна л да тий. За тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч ирсэн Савгидаа маш их баярлалаа. Тэгээд түрүүн бас хэллээ. Залуу элбчдийн
продакшн байгуулж байгаа гэсэн. Тэгээд энэ продакшнаараа дамжуулаад олон одоо хүмүүсийг гайхшруулсан. Энэ бол нэг талаараа бас таашаал болоод байгаа юм л да. Ингээд хүн ингээд хараад бүр гайхшраад бүр ингээд хөөх гэдэг энэ мэдрэмжийг бас ингээд өгдөг ийм урлаг бас Монголд хөгжиж байгаад үнэхээр их баяртай байна. Тэгээд танай хамт олон өндрөөсөн дээр амжилтыг хүсье. Тун удахгүй бас бүр илүү нөө тайзны илбүүдтэйгээр энэ нэвтрүүлгээр эргээд уулзах гэж байна. Бид хоёр бас хамтран тоглогч чинь болно. За яа. Яг нэг жинхэнэ 3 хувааж муудаг юмнуудыг хийж өгөөрэй. За баярлалаа. Дараагийн удаа 3 хуваацгаая. За тэгээ. Намайг 3 хуваагаарай гэсэн. За. Юу ч ярьчих. За баярлалаа үзэгчдээ бидэнтэй хамт байсан. Бид хоёр одоо савгийгаа гаргаж өгөөд эргээд студидтэй ороод ирэх болно. Тэр хүртэл битгий уйдаарай. Сувга бити солиорой.